За сайн байцгаана уу бүгдээрээ миний хэлсэн зөвлөсөн баярлалаа. Тэгээд өндрөгийн хөгжлийн талаар олон жил судалж байгаа. 16 онд намайг Монголд ажилласан их сурвалжуудын бүр Монголоос авсан учраас тэгээд одоо энэ ном маань Америк ном маань гарч байгаа. Тэгээд бас та нарт мэдээ дуулах таатай байна. Энэ өнөөдөр ярьж байгаа энэ зүйлүүд маань бүгд шинэ ном маань орж байгаа. Материалуудаа цоо шиг ингээд бас дүгнэлт миний олон сурвалжуудаас харж байгаа. Дээрээс нь урлагийн бүтээлийн ер нь тэр үүрэг нь ямар байсан бэ? Шашны амрууд улс төрийн хөтөлбөр дээр бас мэдээсэн юм уу? Энэ санаа. Тэгэхээр өнөөдрийн лекцэн дээр би мэдээж ярих цаг тавьчих учраас зөвхөн хэдхэн зүйлийн тухай би онцолж ярих гэж байна л да. Сархийн нийт бол үнэхээр маш гайхамшигтай болдог байгаа. Тэгээд ашиг бас энэ хэдэн жил оролдоод хийж чадаагүй ажлыг бас хийж чадсан Шинжлэх ухааны академийн төв хүрээлэнгийн хамт олон чулуун захирлууд бас баярлаж талархлаа илэрхийлэхээс гадна бас баяр хүргэмээр яг тэгэхээр маш хэцүү байдалтай маш хэцүү орчин байдаг ийм баталгааг бол хийж үзтгээд тэгээд та нар харсан байх тэр 300,000 гаруй одоо том баримлуудыг олсон нь бидний хувьд гайхамшигтай юм сонголтоор байгаа юм. Тэгэхээр би энэ уран барилгын талаар би хэдүү хэлнэ. Уртын талаар бас ингээд өөрчлөлт хэлнэ. За ерөнхийдөө өндрийн замнууд та нар мэдж байгаа өөрийн бүрэг гэсэн ийм бүтээлээр одоо биднээс бол дөрвөн нь бол хадгалагдсан байдаг. Энэ зураг нь өөрөө их асуудалтай зураг юм аа. Энэ зурган дээрээ би бас цаашаа ярьж та нарт нэлийн задлан руу бас тайлбарлая. Ер нь бол өндрийн бол ингэж байгаа шүү дээ. 1635 онд төрсэн хүнийг одоо 1639 он гэтэл одоо дарнатын урлагаан болж Эцэнтэн нутагтаа тодруулсан, жирийн залсан гэдэг заяа банитаар усан биелээ өндрийн амны насанда амьд байхад нь одоо амтрын бичсэн байгаа гэдэг тэр амтрын дээр бичсэн байдаг байхгүй. Тэгээд ерөнхийдөө одоо уучлаарай миний зарим слайдууд англи хэлээр байгаа нь хичээлээс шууд аваад ирсэн. Тэгээд 1639 онд тэгээд тодруулсан байгаа. 30 гэхэл 1639 он бол хүчтэй он жил хавлаад байгаа юм л да. Энэ ерөнхийдөө дорнотын түүхэнд за 1639 онд халах одоо Түшээд хаан өөрийнхөө хүүхд дэвшүүлээд хаан ширээнд одоо суулгасан ийм төв болж хахад Гэлуга шарын шашин хүчийг аваагүй байсан. Гэлуга далаа ламын одоо тэр улс төрийн хүчийг тогтоогүй байсан. Тэр улс төрийн хүчийн төлөө зүтгэж манай одоо ойрдын бүү шаадын бас тусламжтайгаар өөрийнхөө хүчийг одоо нэлийн ахиулж ирсэн. Тийм учраас 1639 онд бол халахын Түшээд хаан далаа лам хоёр бол нэгэн зэрэгцээ адилхан хүчин байсан. Энэ бол энийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. За 3-р нь бол Чин улс, Манжин Чин улс. Манжин Чин улс 1639 онд байгуулагдсан юм чинь. 1644 онд байгуулагдсан. Тэгэхээр 1639 онд энэ бүхэн одоо маш чухал одоо тэр Азийн түүхийг шинээр бичих үйл явдал болоогүй байх. Тэр өмнөх үед нь хүүхдээ тийм жаахан одоо ийм жаахан 4 настай хүүхдээ тэгэж одоо өргөмжилж гарч ирсэн түүх нь бол маш их одоо ач холбогдолтой. Түшээд хааны хувьд халахын хааны хувьд бол тэр манж тэр далаа ламын нэгэн зэрэгцээ ажиллах улс төрийн хувьд ажиллах хүчнүүд байсан гэж бид нар харсан. Тэгэхээр яахлаар жазны өдөртөө ирээр тодорхойлсон бол яагаад энэ үеэс эхлээд манад одоо манай халахын одоо Чингис хааны алтан заламжаанд болохоор шашны одоо зөвлөд асуудал төрж байгаа юм. За 1642 онд би тодорхой хэлсэн. Яг 1642 он бол энэ одоо улс төрийн тоглоомд гол нэг зүйл гарч ирсэн болохоор далаа ламын хүч энэ шарын шашны хүч болохоор Арма сургуулийг, Ажидба сургуулийг гарын зохиод бүү шааны тусламжтайгаар гарын зохиод ингээд улс төрийн ойролцоо байгуулсан. Энэ үеэс хойш 1642-оос хойш далаа ламын улс төрийн хүчин болсон. Энэ бас нэг шарын шашин бол Гэлуга явсан бүх одоо төдийг бол тавьж өөртөө илтгэж захирах одоо өнөөдрийн тэр юу бол 1642-оос эхэлсэн юм шүү. Тэгэхээр 1642 онд маш чухал. Тэрнээс өмнө манай төвд болсон байна. За тэгээд өндөр гэрээ амьд байх сарын 1698 оноос эхлээд
заяа банжитал усан билээ. Манай архангай нутгийн хүн бол одоо ингээд намчраар бичсэн тийм ээ. Тэгээд заяа банжитал өөрөө зүгтд суралцсан. Глобал шин болсон ийм шанаа байна. За өндөргийн бол язгуурын 5 бурхныг бол одоо хийсээр болдортой. Энэ бол одоо манай хоёр үнцээр тарчсан бүтээгүүд ерөнхийдөө ийм байдалтай байх хэрэгтэй. Ийм байдалтайгаар хийсэн. Ийм байдалтайгаар нь одоо 50 оны өмнө бол байсан харж байгаа гэрэл зургийг хадгалсан байдаг. Тэгээ ямар үндний одоо дөрөв бурхан бол занацрын үзэл очоод нэг бурхан одоо чойжлооны үзэл үлдсэн байна. За энэ бурхтаас харахад бол язгуурын 5 бурхан бол маш чухал мандлын одоо гол суурь нь болдог юм зогсолбор байгаа. Тэгээд өндөргийн хийснээс та нар харж байгаа бол гол дүнд нь Берүүцна бурхныг бол тавьж шүтсэн байлаа. Тэгээ энэ бол их гоё л доо. Яг л урлагийн хүмүүсийн ингээд баримтлан авах юм бол ингээд бүгдээр ажиллаа гэх тийм ээ. Яг нарийн ингээд нэг нь очиод ингээд харахаар бүгд өөр хоорондоо маш өөр. Чимэглүүдийн ингээд очиод үзэхлээр бүгд нарийн чимэглүүдтэй. Тэгээ чимэглүүд ингээд очиод үзэхлээр өөрийнх нь нөгөө бурхан болгоных нь мэддэг одоо тэр зэмсэг хэрэглээ атрибут нь болохоор тэндээ дүрслэгдсэн байна. Жишээлбэл одоо агшоогийн бурхан гэтэл очрыг бол одоо атрибут нэрээр дүрслэгдсэн баг жишээ. Тэгээ хэмжээлээрээ ойл чиглэлээр ч гэсэн одоо эндээс танаас үнээр харах юм бол энэ Берүүцна бурхан арай том хэмжээ бусдаас ялгараад тэгээ хэмжээгээр ойл чиглэлээр ч гэсэн хийцээрээ ч гэсэн бусдаас ялгараад ингээд содон болох гараад ирж байгаа. Тэгэхээр яхаа энэ гол зүйлс болсон юм чийсэн байна. Тэгээ иймэрхүү мандлын одоо 5 бурхан бол ерөнхийдөө бол энэ бол бурхан шишин одоо багц ямар ч одоо тэр Глобал ёсон сажигбай ёсон тэрний үс хамаа авах ерөөсөө бурхан шишин тантрын ёсны одоо гол мандлын зөвсөл боллоо. Аль нэгэн байгуулагдсан мандлын ерөнхийдөө гол одоо юм болдог, суурин болдог. Гэхдээ ямар нэгэн онцлог вэ гэхээр өндөргийн онцгой өндөргийн дээр байгаа тэрнээс өндөргөөс хойш одоо хийгээд чинь улсын ерөөсөө байдаг зүйл нь юу? Берүүцна бурхныг төлөвлөж залсан. Өндөргийн нэг онцлог байна. Ер нь бол Глобал ёсонд бол агшоогийн бурхныг очир төлөвлөнийг бол ерөнхийдөө голтон цалдаг ийм бүтэлцэн байна. Намаа ёсоо. За энэ гэсэн чинь одоо садгийн идэ дахиад гарч ирсэн. Дахиад одоо шавраар болоод энийг аваад бүр 5 язгуурын бурхнаа бүр маш өмнө үзсэн байж шүү дээ. Иймээс асар нөгөө Берүүцна бурхнаа шалтгаалсан. Тэгээ Берүүцна бурхны гол онцлог нь бол энэ тодорхой одоо бурхны одоо номоор бол онтой холбоотой юм байна л да. Тэгээ энэ бол тэр таны ёсыг 4 ангилалд хуваадаг тэр үзлээр бол йога гэсэн тэр таны ёсны одоо Глобал ёс биш. Ерөнхийдөө таны ёсны гол суурь болдог йога гэсэн тэр ёсын текст байна. Санаатад самрахаа гэдэг санскритээр энэ текстийн ерөнхийдөө 5 ёс байна. Тэгэхээр энийг харахад бол юу бидэрт хэлж байгаа вэ гэхээр тодорхой ямар нэгэн сургуулийн Глобал ёсон байна уу, сажигбай ёсон сажиг ёсон байна. Тэр нь хамаагүй өндөргийн хувьд ерөнхийдөө таны ёсыг манайдуудаар нэвтрүүлсэн тэр одоо байшин харагдаж байна л да. Тэгээ энэ гол чавчаа энэ их гоё юм чавчаа гэдэг боди аврагс гэдэг. Энэ бол яг тодорхой юм зэгсэн дээр гардаг. Тэр очродоо барууч юм уу гэдэг Берүүцна энэ одоо номыг номчилсан бол одоо ийм төрсөй бүтээхэд байна. Тэгвэл энэ холбоосон маш тодорхой болж байгаа шин. За тэрнээс гадна бол маш олон тийм уртын номын хувьд бол их ойлгомжтой бас тийм цогцлбор юм зохион байгуулалтын хандлага гарч ирсэн. Ерөнхийдөө манай Монголын нөхцөл танаа нэг чам монголчуудын хувьд бол бүдэн шишин хэд дахин манад орж ирсэн шүү дээ тийм ээ. Тэр одоо заваад амьдуугаар бичснээр үзэхэд юм бол нүүдэлчдийн нүүд орж ирсэн байгаа тийм ээ. Махаяна яасан бол за тэгээд Юан гүрний эзэн Монголын эзэн гүрний хувьд бол одоо сажийн яс орж ирсэн тийм ээ. Одоо 3 дахь одоо ирсэн бол ингээд Глобал яс орж ирсэн заваад амьдуугаар бичсэн байдаг. За энэ дээр үзэхэд бол энэ жишээлбэл энэ Мажадар Базарсата замаар ингээд Мажадар Базарсата гэдэг санскритаар хэлээ да. Ингээд байж хад бол энэ хоёр ингээд номоор ч гэсэн холбоотой нь бол
номоор холбоо номын ёсыг болохоор урлагийн бүтээлээр аягүй маш нарийн нар гой гаргаж ирсэн. Жишээлбэл хэлээ та энэ ингээд мажид дараа ингээд энэ бурхан байж хатал одоо язгуурын тав бурхан ингээд битэн дээр байж байгаа. Язгуурын тав бурханыхан маийн үсг нь энэ байж байгаа. Ингээд хоёулаа ингээд чагжаар болохоос адилхан. Энэ хоёр сэлтийг бол хоёул ингээд атгсан. Энэ бол зөвхөн одоо маш дээд хэмжээний хоёр одоо хонгочроо атгадаг тийм үү? Энэ ч гэсэн хонгочроо бол хамтдан гэсэн. Энэ хоёр ингэж номороо ч гэсэн болгоод урлагаараа ингэ урлагийн бүтээлэр гэж харуулсан. Гайхалтай бод энэ тийм одоо түгээмэл зүйл биш. Энэ бол маш ховор байдлаар хийсэн. За бас 21-нд байна. Ерөнхийдөө 1639 онд одоо Жавсан дам утгатай урлагаан боловсруулсан гэж зарлахад бол Гэлогой ясны урлагаанч Жонон ясны дарнууд гэдэг нь урлагаан боловсруулсан гэж зарласан байдаг. Тэр Жонон ясан гэдэг нь бол ерөнхийдөө сажийн ёс сургуутай бас байгаа юм л да. Тэгээд тэр ёсыг бол 5 дугаар 7 он ялангуяа маш их дарсан. Бүх ёснуудаас, бүх сургуулиудаас Жонон ёсыг очиж бүр араас нь уншиж явж байгаа далаалан устгаа лам нарын бүгд Гэлогой ясанд оруулаад сүм хийдэг Гэлогой ёс болгож хувиргаа өөрөө 5 дугаар 7 он болоод бүх 7 оны хувьд маш их олон ном бичсэн байдаг. Өөрийнхөө намтрыг бичсэн намтрнууд англи орчуулад гарсан байгаа. Тэрэн дээр бүр бичсэн байгаа юм л да. Би одоо Жонон ёсны сүмд очоод тэгээд бүх одоо лам нарын устгаж зовхон өсөж тогтоолоо хийдэн бас солиод тэгээд зовхон хийд болгож гандан тэнцгэлийн гэдэг нь төлөө бүр бичсэн байна. Тэгэхээр яагаад монголчууд яагаад алахын утгад тэмээ хэрвээ далаа ламын бид нар анханасаа мөрдөж байсан бол 1639 далаа лам хүчээр аваагүй байх үед Жонон дарнуудын ёсоор гэж үгээд өгсөн. Лаа гэж асуудал бол маш том асуудал байна л да. Тэгээ энэ дээр харж байхад бол дарнаад гэдэг таранаатаа гэж байна. Таараа тийм ээ. Өөрөс хэлбэл таараа дарихыг бол бас дарихын олон ном бичсэн тийм Жонон гэдэг. За тэгээд дараа нь манай өндөр гэхэд 21 дарыг бүтээсэн. Хайц цагаан ногоон дарыг бүтээсэн. За тэр сурвалжуудаа ингээд зэрэгцүүлж уншаад ингээд харахад бол 1680-аад онд ерөнхийдөө энэ гол бүтээлүүдийг хийсэн байна. Тэгээд одоо хэний судалгаагаар энэ чулуун захирлын судалгаагаар харж байгаа бол ерөнхийдөө тэр сартын хэд чи өөрөө бүтээжээ түгээсэн байна шүү дээ. Тэнд одоо бүтээжсэн тэр газрын бас олсон байдаг. Тэнд энэ дэрийг одоо бүтээжсэн болов гэсэн бас нэг шинэ таамаг хийж байгаа. Урд нь бол хүрээ хамтраагаа бол хүчийн ам бол хүчтэй ам гэсэн нэг таамаг байдаг. Эвэл бургалтай гэсэн гэсэн нэг таамаг байдаг. Тэгэхээр одоо саркийн хийдэг бас бүтээжсэн гэсэн. За энэ 1680 онд бүтээсэн чинь сая язгуурын таамаг хийдэг байсан. За 1706 онд бас чухал үйл явдал болж байсан гэдэг намтар болон үздэг. 1706 онд ингэж бүтээсэн болов уу гэж таамаглал хийж болсон. Одоо болохоор санагддаг яагаад гэхээр хийц өргөд арай өөр. Нэг хүний бүтээл бол хацаагүй нь. Хийцийн өргөд бол одоо суурийг хатчих өөр байгаа юм тийм ээ. Тэгэхээр энэ хийц өргөд өөр учраас өөр цаг үе бүтээсэн л гэсэн ажил хийж байгаа юм. За сартын бол үнэхээр гайхалтай. Энэ бол хамгийн болсон байгаа. Сартын хэд ер нь ганцхан өндөр бүтэлийн хийцтэй бол нэг онцлог зүйл юм бол ерөнхийдөө маш одоо тийм зэлүүд газар байдаг. Бус хийдүүд ямар ч манай Монголын хийдүүд хүн очиж болох хоолны газар байдаг. Хоол байсан ч гэсэн ер нь бол бэлтгэлийн зорилттой учраас лам нарын одоо хийд бол их ариун байх хэрэгтэй. Тийм учраас ариун газар учраас одоо хоол газар байдаг л да. Ер нь бол багадч тийм ээ. Өндөр гээний урагшил түүхийн хийдийг авцгаа, сардгийн хийдийг авцгаа, ерөнхийдөө хүн очиход маш хэцүү тийм газар байдаг. Эндгээр онцлог. За тэгээд энэ хийдийг олоход урд нь бол 1915 оноос энэ хийдийг мэдээд л одоо очиж ирсэн байдгийг 1995 онд ихтэйс манай Улаанбаатар иргэдэг батны ахил орж ирсэн байдгийг тэрийг бас бичсэн өгүүлэлтэнч байж байгаа. Тэгэхээр өнөөдөр үнэхээр очоод тэгээд задлан шинжилгээ хийгээд угаж одоо хамгийн юм хэлсэн нь одоо ганцхан нэг төвхөрөл юм байна. Төвхөрөл юм байж байгаа л та. Тэгээ ингэж очсон зөвхөн мориор юм эсвэл явган өдөр юм уу эсвэл одоо өнөөдөр одоо юу хүчтэй цаг үед бол одоо нислэгээр очсон юм билээ. Очоод машинаар очих. Ерөнхийдөө багс юм харж байгаа.
цогц шиг ухаж маш хэцүү газар. За энэ өөрийн очсон алхаа хийж байна. Ерөнхийдөө та нарын үсэнгээс харсан бол ерөнхийдөө ийм 12 одоо байшин байрлалын тойр болсон гэж байна тийм ээ. Тэгээд тэр нь бол одоо ерөнхийдөө бас бүгдэд дуусч байгаа юм гэж амжаагүй. Их олсон юмнуудаас одоо нэг харж байхад бол тийм ээ. Энэ хүү тус томьёо одоо санал болгож тийм ээ. Ийм хүү байсан байх гэсэн юм үндсэн дээр одоо манай судлаачдын зүг гаргаж байна л да. Тэгээд энэ гол байсан юм сүмийг бол одоо зочин дугна хаа гэж юм хамлах гэж байна. За тэгээд энэ дээр одоо жоохон бодъё л та тийм ээ. Одоо анхаарах зүйл юу вэ? Энэ одоо гол сүм гэж энэ зочин дугна гэж хэлж байгаа. Үнэндээ бол одоо манай хийх болгон зочин дугна гэдэг л да. Гэтэл зочин гэдэг бол одоо төвд өгүүлдэг. Зочин тийм ээ. Зочин одоо great assembly том одоо үн зүйлэх газар гэсэн. Зочин байснаар бол одоо олон түмэнд ном урддаг газар болдог тийм ээ. Тийм учиртай. Гэтэл анхаарал зүйлс гэвэл манай түүхчин ерөнхийдөө шинэ битгдсэн түүх биш юм шүү дээ. Өндөргийнээс хойш тийм өндөргийнээс өмнө ч манай бас хийд сүм хийдүүд байсан шүү дээ. Тэр түүхийг эргээд харъя л та. Юу байсан юм? 1654 оногийн өндөргийн төвд явж ирчгээд тэгээд тэр хийдэ байгуулсан гэдэг ер нь ямар хийд манад байсан. Тэгээд асууя л та тийм ээ. Тэгээд асуугаад үзэхэд 14 дугаар зуунхэд манай цогт их сүм байсан байдаг. Эрдэнэ цогт тэрний нутаг дээр тэрний туурин дээр Эрдэнэцэн үеийг барьсан байгаа шүү дээ. 1686. Тийм ээ. Эрдэнэцэн хэд өмнө болохоор манай хаадуудын байгуулсан цогт их сүм. Одоо тэрний малцлыг бас хийчихсэн. Тэрний бүр бичээстэй янз бүрийн олчихсан шүү дээ. 1386 онд гээд мөн хаан үйлдэл байгуулалт хийлцсэн. Тэрнийх нь ямар хэмжээтэй байсан гэж хэлчихсэн байна. За тэгээд дээрэс нь цогтын цагаан байшин байдаг. Тийм ээ. Бас одоо хэрвээ яг манай халахын нутгийг авч үзсэн юм. За тэгээд өөр Монголын нутгийг авч үзэх юм бол хийдүүд байгуулалт одоо бүр бүх хүчин төрж байгаа төмдийн одоо монголчууд байгуулсан. Ширийн зүгүүд байдаг, хайдар зүгүүд байдаг. За ингээд аваад үзэхлээр ер нь манайд бол хэмжлүүд барилгын урлагч байсан байна. Ганц төвдөөс юм хараагүй байна. Өндөргийн юм бодож хэлж байгаа. За тэгээд ямар юм барилгууд байсан бэ гэдээ аваад үзье. За энэ бол болохоос харж байгаа нөгөө эднотын хийж байгаа тийм ээ германчууд хамтран хийж байгаа болохоос бол 64 багамтай одоо энэ төр газар зүрх хийж байгаа. 64 багамтай цогтөг сүм гарч ирсэн. Этад нэрээр үсэн шин юу гэдэг юм jirтэй. За энэ бол их өрөөц хийд байгаа. Ягаад гэвэл ийм хэмжээтэй 38 гэсэн маш өндөр хэмжээтэй юм модоор хийсэн. Эний одоо хамгийн ойролцоо дүрх нь одоо алга болсон устцсан чинь тийм нэгэн одоо хятад үдэн устцсан чинь хамгийн ойрхон одоо ийм хэмжээтэй барилгууд тэр үед Аз юу гэж барилгын одоо эдгүүд үзэж байгаа. Тухайлбал одоо Японд амьдардаг өөр Монгол бага мөргийн Монгол эдгүүдийн өөр Монгол эдгүүдийн тэр одоо эдгүүд судалгаа хийсэн. Тэгэхээр судалгаан дээр харж байхад хамгийн ойрхон энэ монголчуудын тэр цогт их сүмд ойрхон барилга бол энэ нүүдэлчтэй Тобовэ гэдэг улс байгаа тийм ээ. Хятадд очоод Хятадд Махаян улсыг биелүүлсэн нүүдэлчтэй Тобовэ гэж улс байгаа. За тэр Тобовэгийн байгуулсан одоо байхгүй болсон Юмин гэсэн юм сүм байна. За Солонгост Шила улсад байсан Хамон Ёса гэсэн сүм энэ хоёр нь хэлбэрээрээ хэмжээгээрээ манай тэр цогт их сүмийг адилхан байж тогтоожээ. За тэгээд тэр нь ямар одоо юм бэ гэвэл ийм өндөрсөн байсан. Ёны сүмбүлийн ийм дөрвөлчин яг манайтай адилхан баган дээр болгуулсан дөрвөлчин хэлбэртэй. За энэ бол хойны усаг манай Монголын зэргүүдэд тусгасан байгаа 13 болон. Тэгээд одоо бол ингээд хийцэн байлээ. Сонгосон ийм байсан. За тэгээд хойны усаа гэсэн яг ийм за тэр цогтыг сүмбүлийн өндөр ийм пагода хэлбэртэй юм дээ. Тэгээд яг энэ уран юм элдэн цууч яг тэр байгагдсан шүү дээ. Тэр уран одоо их зүй байдаг үстэй. Яг тийм байгуулалтаа байсан байгаа. Тэгэхээр манайх бол тэр үед ямар ч үдийн үйл байгаа. Харин ч зүүн Азийн нөлөөтэй тэрнтэй холбоотой байсан. Тэгээд энэ сүм бол маш өөр хэлбэртэй сүм байсан. За энэ өндөргийн үед бол баахгүй урцсан байсан. Эний суурин дээр эрдэнэ зүг болцсон байсан. За тэгээд тэр үед ямар нэр томьёо байсан бэ? Орчин гэдэг бол маш хожим нэр баггүй. Маш хожим нэр. Тэр бол өндөргийн үед бараг гараагүй байх юм бодогдож байгаа юм. Сүм гэдэг нэрлэж байгаа цогт их сүмэд нэр нь гэж. Цогтын цагаан байшин гэж байдаг. Бас өмнө Монгол тийм ээ одоо өөр Монгол болчихсон Монголд бол бас байшин гэдэг нэр одоо бидний байшин биш.
Сүм хийдэн зориулалттай байшин бас байшин гэж нэрлэжсэн байх. За тэгээд 100 гэж нэрлэжсэн. Эрдэнэ 100 байна, найдар 100 байна, ширээ 100 байна, дандаа 100 гэж нэрлэдэг. Ер нь манайх бурхны зориулалттай байшин одоо барилга баримжаагаар дандаа ингэж нэрлэжсэн байх. Алтай хаан бол одоо байнгын одоо ийм сүмийг байгуулж ирсэн түнтэй мэдтэй. Энийг байгуулсан шинэ зүм найдас бол одоо хүртэл байж байгаа. Тэр одоо 16 дахь хүн биш. 1500 байна. Эрдэнэ 100 байгуулалтаас өмнө байгуулагдсан. Найдар 100 бүр тэр дотоод бүр түүх маш тодорхой байдаг. Найдар 100-ыг байгуулсан суурь нь болохоор Жонгон хотын Төмдийн Жонгон хотны байшин дээр байгуулсан байна. Байшин гэж хэлсэн байдаг байхгүй. Тэгэхээр өндөр гэгээн тэр дугнаа байгуулах үед бол ийм нэр томьёо барилга байсан, тийм хийцүүд байсан байна. Тэгэхээр зөвхөн төвдөөс тэр санаагаа аваагүй цогчин дүрэн гэдэг нэрийг хэлээгүй болов уу гэж. Ямар үндсэндээ бид нар төвдөө хийцээ авчирсан, ямар үндсэндээ бид нар цогчин гэдэг нэрийг хэлсэн байдаг. Бид нар тийм бүрэн одоо бидний таамаглал болохоос ш тэр таамаглал нь би үндэсгүй үзэж байгаа. Энэ Монголын өөрийнхөө түүхийг харахад манай бол маш баян өөрийг багцсан бүдийн шашин түүхтэй болсон байсан тэр. Өндөргийн бол өөрийнхөө түүхийг илүү төв харж иж төв рүү харах байсан. Яг төв дээр үч аваагүй байсан. Өндөргийн очиход. За тэгэхээр миний бодлоор бол энийг бол их сүм гэж хэлсэн болов уу гэж бодож байна. Цогтх сүм гэдэг шиг их сүм эсвэл 100 эрдэнэ 100 ширхэг 100 нэрчээсэн болов уу гэж Монгол нэрээр нэрчээсэн. Ер нь өндөр нэрээр холбоотой байшин байгуулалт бүх монгол хэлбэртэй л андаа гэр хэлбэртэй асар хэлбэртэй байх учраас төвтэй бүр явж ирэх байна. За тэгээд юу нэг язгуурын том болно гэсэн байна тийм ээ. Өдөр зүтгэж хийжээ, шавраар зүтгэж хийсэн байна. Тэгэхээр яагаад язгуурын том болох нь ханаас хараад. Яг энэ язгуурын том болох уран газар. Монголын төвтэй холбоотой уран газар. Манай түүх их баян баг. Өөрийнхөө түүх гэдэг болох юм бол бүх юм учиртай юм байл. Өндрийг нэр хийжсэн гэж. Зүгээр нэг өнөөдөр харснаа болсноо нэг юм чийгээгүй. Маш тэр язгуурынхаа уламжлалыг багсан юм байл. За уран дээр газар нь хамгийн түрүүнд Хурлаа хааны үеийн. За энэ бол цогт их сүмээс гарсан. Тэр Эрдэнэ зүгийн одоо суурин дээр байдаг. Цогт их сүмээс гарсан язгуурын том юм байна. Манай Монголын малын нутаг одоо өөр манган нутагтай байж. Цогт их сүмээс бас яг энэ сархитай ажил шавраар зүтгэсэн гарсан. Өөр гарсан. Язгуурын том юм байна. Энийг одоо ийм том хэлбэртэй болсон. Одоо дөрөв хоёр тийм том муухан эндээс илэрч байгаа сайтаас 4 метр байх гэсэн хамгаалалтай. Энэ хатаа энэ цогт их сүмээс бас энэ том хэлбэртэй болсон байна. Адилхан хийсэн. За тэг чи бас цогт их сүмийн хажуудаа ийм тогоотой энд өөрснөө шавраа зүтгэж өөрснөө бүхэн барилга хийжсэн гарсан байсан. Сартагтай адил. За манай монголчууд өөрснөө барилга зүтгэж хийжсэн. Яг өөрийнхөө сүмийн хажууд. Энэ нэг германч дэлгэрүүлсэн. Герман эдноттэй манай археологч эрдэмтдээ удирдах явж байгаа асуудал. За тэгээд сартын энэ бүлтгэлийн юусны шавар хийсэн гэдэг өндөргөөний хувьд байсан шиг боловч Монголын одоо түүхт бол шинэ биш ийм зүйлүүд хийж ижээ. За язгуурын том бурхан тэр цогтой хэсүүд хийжсэн. За сартын хийдэд бол ингээд яг тэр шавраараа олцсон бол гайхалтай. Дээрээс нь маш их цацаанууд болцсон тийм ээ. За тэгээд цацааны хэлбэрээр хаддаг маш ямар хийц байна гэдгийг хаддаг. Маш их өрнөц тийм төвдөө төвдийн тодорхой нэг хэсгийн төв өөзөр юм тийм ээ. Өөзөр нутгийн бүр эртний үеийн Гэлугаас өмнөх үеийнхэн хийсэн байна. Тэгээ энэ сургуулийн хийцийг хаддаг. Энэ Гэлугаас хийц сургуулийн хийц ерөөсөө биш. Ийм сургуулийн хийц бол зөвхөн өмнө балбын газар байдаг. Эсвэл одоо бас өмнө бүр өмнөх үеийнхэн тийм ээ. Эртний. За тэгээ 8 дахиж гарсан дээр 8 дахиж үсэн дээр хатсан байна. За тэгээд ингээд шатаас нь тодорхой болсон. Тэгээд түүхэндээ бичсэн байдаг тийм ээ. Галдан бошигтууд бол одоо өмшөж орж ирээ. Шатаасаа 1689 он шүү дээ. 88-аас биш бас шатаас нь гарсан. Тэгээ яг дөрөвний цогт их сүмтэй адилхан том зүйлүүд гарсан байна. Тийм ээ. Миний ойлгож байгаа 2 нэг гарсан байгаа. Тэрний эсгүүдийг үсэн дээр тавьсан байгаа. Тэгээд ийм одоо бас эсгүүд гарсан тийм ээ. Нэг өснө 3 хэмжээтэй гараад ирж байгаа. Тийм ээ. Бид зөвхөн одоо урлагийн талаас харах. Энийг хэмжээ байна. Жижиг нөгөө язгуурын том бурхан 15 см орчимж байгаа шүү. Тэгээд том хэмжээ. Тийм ээ. Тэгэхээр ямар ном дээр ямар одоо хэмжээ ийм 3 хэмжээс чи ямар учиртай юм байж асуудал тавьж байгаа юм л да тийм ээ. Тэгээ ингээд судлаад үзэхлээр
энэ яг ийм суурь одоо энэ дугуй суурин дээр байгааз энэ хоёр хэлээ. Тийм ээ. Ингээ үзэхлээр манай өндрөгийн өөрийн бүтээжсэн босоо бодисоо босоо бурхтыг суурь нэг юм гэдэг байна. Дугуй суурин дээр ингэ зогсож байгаа. Тийм ээ. Ийм бүлэглээр яг энэ бурхтыг бодистой байна гэж тэгэхээр яг өвөн зангийн нутагт 4 километрээс өмнөх үед тийм ээ маш олон зүйл сүм бий байсан устгасан ураасан нас үзэхэд яг ийм зөвслөл байдаг байхгүй ч том бурхан байна. Дунд зэргийн нөхрөл нь одоо бацлаад зогсож байгаа юм өсөлдөг. Тэр жижиг нөхрөлүүд энийгээ тойрсон энийхээ номыг бас бүр том програм болгож гаргаж ирсэн. Ийм цогцлборын цогцлбор болж байгаа. Тэгэхээр гурван хэмжээ бол ийм номын ёсоор за ингээд энэ язгуурын тав бурхны арга маш их өрнөц юм чинь. Нөгөө юунаасаа нөгөө бүглэр хийсэн бутаасаа дээрээс нь номын хувьд гэх юм бол шарын шин номын хувьд гэх юм бол нөгөө бас хийсэн чимэглэл дээр байх уу бас асуулаа ялгаа гарч ирж байгаа юм л да. Энэ бол маш 3000 авч ирнэ гэдэг чинь энэ гол төвдөн байгаа байна тийм ээ. Ханаар урсан тийм зохиомжууд байдаг. Энэ хүү байдлаар ханаар өмнөөс аргалан байхгүй шүү дээ. Үүрээс яваад тэгэхээр өндөргийн хийцний онц нь 10 талын гоё тантаа хийсэн байдаг энэ дэр үл юм байдаггүй. Энэ байна одоо чи төглөр хийсэн зүтгэсэн дээр хатгалын нь яг ууталтайгаа адилхан маш нарийн жимэлтэй байдаг. Нэг ёсны эдгээр бурхтыг тавьсан байхад эргэн тойрж одоо хүмүүс үзэж одоо мөрөгдөг гэсэн хаагсан юм байна. Төвдийн их бурхтын хатгалтай байдаг. Яг л ханд болоод тавьсан байдаг. Зөвхөн урталаас нь олон хүмүүс зорилттой байдаг. Яг тэр 3000 шавхан бүхэн тийм байна. Яг талан байхаас талан анхаарал тавиагүй чимлэл байна. За ерөнхийдөө энэ өндөргийн хийц загварын тухай ингээд яриад эхлэх юм бол хийц загварын тухай бол ер нь маш олон эрдэмтэд судалж ирсэн юм байна. За анх бол манай ямар ч зөвхөн үеийн эрдэмтэн бол 71 оноос эхэлж өндөргийн бидээс сурах хэрэгтэй гэдэг асуудлыг гаргаж ирсэн. Тэгээд бичиж ирсэн, нийтлж ирсэн, тэгээд диссертац хамгаалсан. Тэгээд 82 онд өндөргийн хэмжээтэй ном хэлсэн тийм ээ. Тэрэндээ хэлж байгаа зөвхөн мэдлэгийг хэлж байгаа монголчууд царайтай, монгол хийцтэй. Энийг бол бид Монгол өөрснөө төвтэй холбож харах хэрэгтэй юм аа хэлсэн байх. Тэгээд тэр юм дээр монгол гэдэг юм нь бид яг тайлах байх гэдэг бид тайлчдаг байгаа. Юугаар энэ бүхэнд монгол болж гарч ирж байгаа юм бэ? Гадаад эрдэмтдүүд төр хэлж яана л та. Одоо энэ чимэглэлүүдийн хамт энэ нарийн одоо энэ гоё чиглэлээр хийсэн ах юм бол алга юм аа гэж албаас авсан гэж. За тэгээд балбын хийцгээд хэлсэн олон эрдэмтэд. За энэ дотор бол 95 онд бичсэн Америк эрдэмтэд байна. 93 онд Франц төслөн гаргасан Рибеген гэдэг хүн бас тэрийг хэлсэн байж байна. Судлагдсан байдал юм бол тийм ээ. Тэгээд 17 дугаар зуунд төвдөд ямар хэцүү байсан бэ? За тэр шавраар хийсэн болоход бид эдгээр үр дүнтэй харагдаж байгаа. Эдгээр хийсэн болоход. 17 дугаар зуунд 1654 онд 51 онд өндөргийн төвд явсан гэж байна шүү дээ. За 1651 онд 17 дугаар зуунд тийм ээ. Төвдөд очиход энэ төвдөд ямар хийсэн байсан? Энэ уртаа дээр дор мургаа ямар хийцээ зогддог байсан? Онцлоод за сурвалжаас бичгийн сурвалжаас харах юм бол бичгийн сурвалжин дээр бичсэн зүйлийг би одоо ямар судалгаа хийж байгаа вэ? Бичсэн зүйлэндээ урлагийн бүтээл нь бас нэг одоо түүхийн сурвалж болоод энэ хоёрыг би хооронд нь ингэж анализ хийснээр тодорхой нэг ойлголт авч яваа байхгүй. Тэр ойлголтоо үүдийг хандж ярьж байгаа. Урлагийн бүтээлээ зөвхөн урлаг гэж хаях биш. Нөхөн дээр астетик эрдэмтэд зориулсан ш. Урлагийн зүйл чинь бас тодорхой хэмжээний түүхийн сурвалж юм аа. Энэ бичигдсэн зүйлээс бичигдсэн сурвалжаас шал өөр юм өгүүлээд байгаа гэдэг энэ өндөргийн ултууд хэлээд байгаа. 1698 онд усан бэрэлээ заяа бэлтгэл усан бэлтгэл сурвалжинд Далайлам гэж тодруулсан гэж бичсэн байхад Далайлам өөрөө номондоо бичгтээ жамын халахын түшээ таанаггүй жамын над тэр үлээ золглоо гэсэн. Яагаад хэрвээ тэгсэн бол живсэндээ мутад ирсэн золсон гэж хэлэхгүй жамын гэж хэлэх байгаа юм. Өндөргийн 10 настай хүүхэд байхад 1645 онд Далайлам
захаа бичсэн байдаг. Өндрийн. Тэр дахиад одоо байж давдуулах. Тэр захаанда юу бичсэн бэ гэхээр Унгааны боо дарнатын хөлгөөн болж ер нь мандаж байгаа халахын хүүгэн та бэ зонхоо ёсыг ингэж одоо хандуулаарай гэж үүсэх юм цагаат бичсэн. Тэр манай ташуудрах эрдэмтэн ясан зэрэг тавад орчуулсан. Тэр орчуулаад хэлсэн. За тэр миний би сайн юм уу чадсан ядан байх болох. Энэ дэр маш тодорхой. Дарнаа тэгэж одоо халахын тэр үзэл бодлыг далаалан зонхоо ёсыг дэлгэрүүлээрэ гэж захиж одоо судамж гаргаж байгаа. Нэг бас нэг шал өөр одоо бодлоготой байсан халахын бодлыг далаалан өөрийнхөө одоо өсрийнхөө төлөө тавьж байгаа. Тэр түүхэн сурвалж уншаад байхад уншиж байгаа зүйл энэ одоо юу гэдэг бол огт одоо хатгалцаа байх болж байгаа. Энэ хооронд нь гэж харьцуулж үлэн бүтээлээс бас ойлгох. Тэгээ 17 дэх төвдийн одоо ямар хэвчээ байсан бэ гэхээр 17 маш тодорхой юм бас. Эдгээрээ суралцсан гаргаад ирсэн түүхийн маш олон сургуульчууд байна бас. Төвдөр гэсэн. Тэрэн дээр юу гэхээр ерөөдөө маш 3-5 зохиолсон юм хийцүүд байна. Дандаа тодорхой хэмжээний уран бүтээлч нэрээр биелсэн. За Мендрэ гэдэг болохоор Менлад ондруу гэсэн зураач 16 дугаар зууны зураачийн гаргасан хийцээр амьсгалж ижээд үе замын. За Пендрэ гэдэг хэлц чимөө энэ хүний бас гаргасан хийцээр бас тодорхой хэмжээний хийсэн бүтээлүүд байж ташуун шиг одоо маш гол. Тэр үед байсан ташуунд өндөр гэвний очиход байж хагаад чойжм гэсэн нэртэй төвдийн зураач байсан байна. Тэр одоо зурж гарч иж байгаа. Тэгэхээр тийм үнтэй уулзж ирсэн юм байна. Тийм хийц харж ирсэн юм байна. Тийм сүмд очиж, тийм сүмээс тийм хамны зураг харж, тийм баримл харсан гэдэг нь тодорхой болоод ирж байгаа. За тэгээд амдогийн нутгаар, хам амдогийн нутгаар энэ үсний төвдийн зүүн хэсгээр Монголд ойр хэсгээр Кармагад гэсэн илэрсэн байсан. За энэ гурван хэсэг гуруулаа хятадын нөлөө өмшигтэй. Юу вэ гэхээр одоо би таньд үзүүлсэн. Урлагийн өндөр харах нь маш өөр. Одоо өндөр хийцээс. За жишээлбэл би нэг харъя л да. За энд их санаа. За Германы нэг музей 75 дугаар далаа нам Монголын даяан намнаа нас барахад өөрөө бүр захиас хийгээд Менрэ гэдэг энэ хийцээр зураг зураад энэ хүнийг оршуулгад нь зориулаад хаа даяан намын бензин даяан намын зориулж 5 мянган бурхан танка зурулсан нь Менрэ хийцээр хийгээд загсан энэ зураг байгаа одоо. Тэр 5 бутлаас нэг нь үлдсэн байгаа. Тэгээд энэ Германы музей гэж. Энэ Берузана, энэ Гүнрэг Берузана. За энэ Берузана гарах юм бол ард талд нь бичээсэн бас орчуулсан юм байна. Уртаа бичээсэн. Тэгэн дээр яг бичиж байгаа байхгүй. Энэ 1668 онд зурсан байна. За энэ дээр яг ингэ бичсэн байна. Одоо бензин даяаны нас барахад одоо тэр балган гэдэг зураач. Балган зураач даалгавар өгсөн байгаа. Тавдуудаа болоо. Менрэ хийцээ хийгээрээ. Менрэ хийцэл одоо миний ганц шүтдэг хийц юм шүү гэж загцсан байна. За ингээд хийцнийг харах юм бол энэ дээр байна гэж байгаа. Энэ хийцний зураас энэ одоо тэр гоё юмсыг юмуд ингэж нуглаас болсон гэж гарч ирж байгаа энэ юу нэгэн шаал уу. За баримтаар харъя. Зурган дээр юм байж тийм ээ. За баримтаар харъя. Яг энэ 17 дугаар зууны 1680 он гэж байгаа зүйл. Энэ 1680 онд хийжсэн бас төвдийн эзэн цагаан гэж. За энэ чинь нөгөө нэг миний хэлээд байгаа нөгөө хийцтэй төстэй нөгөө Менрэ гэдэг хийцээ ажиллан одоо данаар тийм чимэл маш өөр энэ хийц нь бол арай зузаан автар манай чинь ингэн шүү дээ өндөр дуурайж одоо ямар боломж маш нэгэн нарийн хийцтэй тийм нарийн хийц зураг байхгүй а тэгээд хэцтэй нөлөө гэхээр илүү гэхээр гоё чимэл нь илүү зузаараад илүү үйлээд болчихсон энэ юу битэн өөр очиж за бас нэг нохоон дэрхтэр харъя л да. Бас энэ бас тэр нөгөө төвдийн 17 дугаар зууны хийсэн яг энэ хийц байхгүй юу? Тэгэхээр өндөргийн хийц өөр байгаа. Тийм ээ. Энэ хараад л ойлгомжтой. Тэгэхээр яг л хэрвээ далаа ламыг дагдаг далаа ламын шавь байсан бол шавийнхаа өмнө багшийнхаа өмнөөс гараад ийм хийж байгаа. Тэгээд тийм асуудал төрж байгаа байхгүй юу? Тэгэхээр Монголд нь юу байсан бол гэдэг Монголдоо ингээд харахад тийм асуудал төрж байгаа. Энэ шал өөр. Тэгээд энийг судлаад за энэ балан гэдэг ямар учиртай юм да. Би судлаж хэлж байгаа. Тэгээ балуугаа судлаад ихлэхээр за ингээд ийм хоёр
бурхан байгаа өндөр юм тийм ба. За энэ бол энэ чимэглэл дээрээс одоо энэ балбын эцтэй гэдэг юм байна. Энэ чимэглэл маш тодорхой балбын эцтэй. За энэ бол эдгэх эцтэй. За тэгээ ингээд балбын эц энэ юу ерөнхийдөө тэр миний төрөний үзсэн үйл ажиллагааны үдгийг 11 12 дугаар зууны үеийн баримттай үзсэн. Энэ хийдүүд дээр бол бас өндөр орчин байгаа. Тэгэхээр яахлаарэ 14 дугаар зууны төвдийн хэд тусмаа далаа багшийнхаа одоо шүтчихсэн минерийн хийцээр хийхгүй. Эсвэл чойжон одоо тэр амьдарч ирсэн тэр үеийн зураачийн дэлийг хараагүй. Бүр 11 12 зууны үеэс санаасан ба. За тэгээ ингээ яаж чад энэ бас зурагнаас бид авсан 11 дугаар зууны үеийн төвдийн зурагнууд байж байна. За энэ 12 дугаар зууны үеийн төвдийн зураг энэ дээр харж байгаа бүхнийг хараарай. Тэр бүхний хийц энэ дээр одоо юуны нөлөө байхгүй, эцсийн нөлөө байхгүй, балбын хийцийн зураг байж байгаа. Тэгээ шалуу гэж хэдрүү гарах хэрэгтэй болчихно. За энэ ямар хийдэг вэ гэдэг. Өө зааны үгхийн өө зан гэдэг хоёр хэсэгтэй дүн хэсэг баггүй дүгtiin. Тэрнийх нь зан гэдэг хэсэгт юм шалуу гэдэг. Шалуу үед бол Монголын гэдэг. Төгөд хий гэхдээ Монголын хаадуудын гэдэг бий болсон. Маш их том хөгжүүлсэн дүгнэлт байна. Тогоон дүмэр хааны үдийг бүр цэцгэлсэн. Энэ сурвалжууд байгаа энэ бол одоо зураг мураг бүхнээс нь гарч ирж байна. За энэ шалуу үед Монгол бас тэгээд одоо Далай лам өөрөө 5 дугаар Далай лам өөрийнх нь намтрыг бичээд тэр англи орчуулсан гэдэг юм байсан. Тэгсэн чинь Банжин богд 4 дугаар Банжин богд одоо өндөргийн багш гэж сурвалжуудад бичдэг. Банжин богд бас өөрийнх нь намтрыг бичээд бас тэр нь байж. Тэр нь ухаад үзэхлээр бас л нөгөө Түшээ тааны хөвгүүн жамин удаа ирээ золгосон. Түшээ тааны хөвгүүн одоо надад ийм бэлгэсэл дандаа бэлэг өгсөн байдгийг. Манай алхны ойдууд очиж маш олноор очиж дандаа бэлгэсэл дандаа өгчсэн байдгийг. А тэр Банжин богдын намтуудтай ямар мэдээлэл байна гэхэл шалуу үед орсон тухай хэлсэн байна. Шалуу үеийн дээр одоо жамин очижээ өндөргийн шалуу үед очиж нэлээд удаа 7 хоног болж ин за шалуу хийдийн олон одоо тэр баримлуудад чимэглэл эдгээр хандуулсан байна бичсэн байдаг байхгүй. Иймээс сурвалжин дээр байгаа энэ дээр очоод тэр намсраа бурхан байсан байгаа. Энэ намсраа бурхан битэн дээр өндөргийн хийсэн байна. За тэгээд өөр одоо янз бүрийн зүйлүүд өгсөн бэлгэлсэн энэ шалуу хийд нэлээд хальтсан байгаа юм дээр. За энэ шалуу хийд нь юу байна гэж үзэхлээр шалуу хийд нь нөгөө язгуурын тавхан гэж байна. Тэгэхээр манай түрүүн бийсэн 3 Монголын хаадын нэртэй холбоотой 3 газар язгуурын таван бурхан нь яг өндөргийн хийдтэй адилхан бурхан байна гэж хэлсэн. Нэгт нь би цогт эксүрийг хэлсэн одоо хоёрт нь би шалуу хийдэг гэж. Хоёрт нь яг адилхан ханы зурган дээр нөгөө бие рүү зааж. Нөгөө мутартаага нөгөө йога тантраг хийсэн. Ингээд танхан одоо ингээд байж байгаа. Үнийг хадгалаад үлдсэн. Тэгээ энэ нөгөө яг энэ та нарын юу юм атаа хийсэн. Нөгөө балбыг хийсэн гэж байж. Ингээ хацуулаад зүгт цаашид энэ одоо амокаситэж амокаситэг энэ хаалаа. Энэ одоо өстэй гэж байна. За тэгээд зааш энэ шалуугаас нь харчээ. Тэгээд ерөнхийдөө өөрийнхөө янз бүрийн хаадынхаа уламжлалыг ерөнхийдөө дагая, Далай ламын хийсэн биш. Хаадынхаа уламжлалыг дагая гэж ойлгосон юм байна гэсэн юм ойлголт байна. Тэгээд цаашаа үзэх юм бол за энэ сүмд бас энэ шалууд ийм 1400 манай хаадын үлдээсэн ийм намсраа байна. Жамбал намсраа гэдэг баялаг баялагын багт. Энэ та нарын хийсэн хандлага ийм үйлс үүсэн. Яг ийм үеийн чимэглэл өнөөдөр сая хийс гарсан байна шүү. Та нар харсан тийм. Яг ийм үйл хийсэн. Эвтээ ийм хаман ийм зураг байна. Яг ийм үйл хийс гарсан. Энэ жамбал болсны одоо шүтээ бол бас өндөргийн хувьд маш том шүтээ болоо жамбал намсраа одоо энэ хоёр мандал гэж байна. Жамбал намсраа. Энэ номын хувьд ч гэсэн юуны хийсэн хувьд ч гэсэн ихээр үүж байна. За тэгээд за энэ хоёрын ялгаа за энэ ийм чиглэлтэй ялгаа бол цаашаа дахиад аваад үзсэн. За Монгол хийх балбын хийц гэмээр балбын хийцээ дахиад цаашаа би аваад үзсэн. Тэгэхээр за шалгуу хийдээс тэр үе цагийн утгаас гадна өөр хаан байсан гэхээр манай улаан хааны үед балбын хийц анх гарсан юм. Яагаад гэвэл улаан хааны үед хааны орд нь Анигэ гэсэн нэртэй түүхэн хүн амьдарч ижээ. 16 настай нь хүүхдийг авчраад балбаас ажуудаас олгоод улаан маш олон биелгсэн юм байж. Тэр нь одоо хүртэл зарим байж. Бүр юм жагсаалт байна.
За дээрэс нь Алтан хааны намтран байдаг. Тийм ээ. Алтан хааны намтрыг орчуулсан байгаа. Алтан хааны намтрыг хэрэглэр болгоцсон. Алтан хааны намтрыг уншсан. Хоёр ёс төр тусгай байгуулахад балбын хийцээр нухтаа бүтээнэ гэж бичсэн. Тэгэхээр энэ ёсны төр тусгай болсон. Хоёр ёс төр тусгай болсон. Балбын хийц тэр улс төрийн одоо төр тусгай босгох гэдэг чухал байсан гэсэн юм аа Алтан хааны намтраас гарч ирж байгаа. Язгуурын одоо уламжлал юм аа гэж гарч ирж байгаа. За тэгээ аягийн гэж түрүүний хэлсэн тэр Хуйлаа хааны үед амьдарч ирсэн ханд байсан тэр балбын хүний хийсэн хоёр зураг байж. Энэ бэйжин байдаг, энэ Утаал байдаг. Босод өөр зөндөө хийсэн юм байгаа нь тэр юм жигсаас байгаа. Ихэнх нь ингээд зураг алга болсон. 14 дуусна гэж. Тэгээ энэ юу байдаг. Даан Хуйлаа хаан дээр балбын хийсэн байгаа. Тэгээд ер манай юм аман зохиолч ч гэсэн аман төгөөнд ч гэсэн балбын хийсэн их бодож ирсэн. Хатад болдог шүү дээ. Балбын хийсэн. Тийм ээ? Нэг балбын хийсэн. За тэгэхээр өөрийн бүрийн за ингээд тэгвэл балбын хийцийг өдөртөж авч явна гэдэг чинь ерөнхийдөө хүний төвд балб байна уу гэж бодохоос илүү манай язгуур хаалт уламжлалаа. Манай язгуур хаалтын төвхтэй бид нар очиж байна. Эний үргэлжлэл болоход бол ಈ дураараа 17 дугаар зууны тэр нэг одоо сонирхож дуурайх биш би нөгөө язгуурх үргэлжлэлийг болоод би хийстэй байна гэж өндөрөө өөрөө олж хийжээ гэж юм аа. За энийг сонир бүр. Энийг өнд Занвазрын музейд байдаг. За энэ тэгээд энийг харахтаа Занвазрын өөрийг бүрдэж энэ домгоор ирсэн гэдэг байхгүй. Тэгээ энийг харах юм бол энэ чин үсэн юм. Чин үсэн. Энэ бол нэг ясны өндөргийн насвар үеийн чинь хоёр сургалттай. Одоо ясны сургалтын явж байсан. Хоёр сургаал барьсан. Тэгээ нөгөө баялагын бүхчийн байж хоёр янзын махад энэ бол одоо шарын шишний холдог 6 метртэй махад энэ бонгор бүхэн гэдэг энэ шарын шишний холбоо. Нөгөө юутай фотод олоолаа үе гарч бонгор. За хамгийн дээр нь бол багш нараа зарсан. Багш нар дээр нь далаад амжин хоёулаа байгаамаа. Тэгээ энийг хийцээ гэдэг нь надаас өмнө урдчлаач хэлээд хэлсэн байна. Энэ бол манжин энэ хамгаалал хааны үе чэмбэ гэдэг манжин нутаг байдаг. Манжин хаадын зуны ордонд байдаг чэмбэ гэж боддог. Тэр хийцээ гэж. Тэгээд бүр адилхан энэ зурагаас адилхан зурнуудыг харуулаад хэрэгцсэн тийм 1995 гэж байна. Тэгээ энийг бол өндөргийн хийгүү энийг бол яг нөгөө заяа балиад усахлаа номоо бичиж авдаг үед бүх зүйлийг гэлока ясны мэдээ бүх зүйлийг гэлока ясны тэр хэмжүүрээр харах бичих ойлгох мэдрэх болсон цаг энэ зүйл. Дээрээс нь тэр номон дээр гарч байгаа тэр өндөргийн намтар заяа балиад усах бэлгийн гараад байгаа бичиж байгаа нэг зүйл нь явсраа гэж бичиж явсраа гэж төв төгөлтэй. Явсраа гэдэг Агата Баричастер Лисбет Польшигтээ орчуулсан шүү дээ. Тэр намтрыг өндөргийн намтрыг. Тэр явсраа гэж үгээр Агата Барич бичсэн байгаа л да. Явсраа гэдэг үг төвдөр болохоор багш шав гэж ойлгодог. Монголчууд энийг хэрэглэхдээ далай багш гэсэн утгаараа хэрэглэдэг гэж Агата бичсэн байгаа. Тэгээ явсраа гэж ойлголт бий болсон тэр заяа балитай болсон юм бичсэн сурвалж. Энэ бол зуршлал зургийн сурвалж. Нэгээс нь бичгээр бол өндөргийн далааламын далаагшин шав болгосон хавцаанд оруулсан сурвалж нь өндөргийн намтар усан барилга болсон. Зургаар бол заяа балитай дагаж мөрдөж далаагшин шав болгосон Хосны түшин хааны бүх шав гэсэн хацсан болсон гэдэг. Энэ зүйл. Маш их хүчтэй байгаа. Анхандаа бол тийм шав багш гэсэн ийм хацсан огт ороод 1639 он энэ хүүхдийг жооны хэсэг дарамтаа гэж тодруулаад хаан ширэндээ босгох ийм шал өөр ойлголт явж хахад одоо өнөөдөр шав болгож оруулж далаа багш гарч иж төв конфликт гарч иж байгаа. Энэ бол сурвалжаар бол бичгийн сурвалжаар бол усан проблем болж байна. Зургаар бол
За тэгээд энэс хойшгонд ерөөсөн маш тодорхой болоод ирж байгаа юм л та. Өндөргийн бол номын би сундрын харсан өндөргийн сундар. Өндөргийн сундартай бол маш олон багш олон номын багш нарыг өөрийнхөө багшаа гэдэг. Ганц онхоо биш. Өндөргийн амдартаа бол маа нөгөө гажидоо байсан маа бамлаар юу драгба бялцсан гэдэг нөгөө сажиг байсан. За Жонон ясныг угаадруулж Жонон таранаад бүгдийн бие багш нар эдрээс ном сонсож. Нэг ясны зонхон шиг Монголдо шашны номыг ямар нэгэн тэр ийм гэхгүй ерөнхийдөө номын түгээр зорилготой өндөргийн Монголдо тэр яваа таны ясныг оруулж ирж юм гэж яасан болохоос биш. Тэр гажидуу байсан уу тэр язгуурын уламжлалт авахыг зорьсон би ойлгож. Ийм сундар дээр ч гэсэн тэр маш тодорхой харагддаг. Тийм учраас өөрөөх нь номон дээр ч гэсэн өндөргөөнд юу зонховын бас налжир бас байж байгаа юм. Саад нь байж. Тэгтээ зонхоос гадна бас махан нарын бадаг гарч бусад номын бүхэл багш нарыг өөрийнхөө багшаа гэсэн. Тэгэхээр энэ бол маш их түнхэн манчаа бодтой. Манай халахын жишээ ханаа алтан ургийн тэр түүхэн заяа бажтал усан брэлийн намтартай бол алтан ургаар хэлдэг. Цаашдаа дараагийн сурвалжид алтан ургаар огт хаяад жанцсан бүтгтэй инхээс гарсан уламжлалыг бичээд манай халахын жишээ хаан бүр инхээс гаралтай юм шиг болохоор ингээд түүхийг юм шиг бичсэн. Тэр бол бичгээ болон түүхийг зургаар хийж гарчсан. За тэгээд цаашдаа бол яг маш ойлгомжтой болоод ирж байгаа юм. Хоёрдугаар жавцсан даа богд. Энэ хоёрдугаар жавцсан даа. Хоёрдугаар жавцсан богд бол манжи хэсэг маш их тэнцэжсэн. Тэм учраас маш түргэн зайлуулад гуравдугаар богдоос бол эхлээд төвлөрөл болдог байсан. Тэрийг бол халахын түвшиг хаад бол маш эсвэлцсэн юм байна. Эсвэлцээд бодоод алгаа бод жаахан хүүхд ээжинд ирчээд багт манайхны хүлээж авахгүй гэж зүтгэхэд дийлээ. Тэгээд уран дээр хатдаг. Нөгөө хэрвээ дурс мөсөн гаргадаг. Тийм ээ. За энэ дэх шиг болдгоор богдоор харж байгаа бол дүрхийн бас өнгийг гаргаж байгаа юм шүү дээ. Хэдийн энэ жавцсан таа маяг бүхэн зурч гисэн. 8 дор богдын зурган дээр бүр ингэ тодорхой гарч ирж байгаа юм. Тийм ээ. Ямар шүү юм байсан гэж. Гэтэл 2 дугаар богдын зурган дээр дүрийг гавт харахгүй байна. Бүр бурхан байна. Яг тэгэхээр энэ хүн бол маш аюултай хүн байна нэг хурдан зайлсан. За тэгээ мэдээж энэ хүний бүр тэр чигээр нь гэлбаа ясны шарилжтэй хүн болсон. Бусад өөр уламжлалт Монголын хаадын уламжлалт түүхийг бүгдээ магтж байсан. Ганцхан анжиг бүгдээр нь зарлцсан. Нөгөө хэрвээ өндөр гэгэний өөрийнх нь хийцтэй, өөрийнх нь ном хүрээн дээр хүрээ хий, цогт гисэн гэдэг өөр тийм хэлбэр байсан. Эндээс ихлээр юу ч байна. Ганц зураач нь өөрөө эрхвч Монгол зураач байсан болохоор Монгол хүн юм шүү гэж өөрхий зайлуулж харуулж байгаа. А бусад юм бүү тэр үеийн хэсгээр төлөв манжиг хатарсан. Манжууд тэр чигээрээ төвдөө үзэлсэн юм. Тэгээд цаашаа ойлгомжтой зонхон үеэс дэлгэрсэн. Яг л одоо тэр загсан шүү дээ болоо ш. Жамлын номдод борлуулалтын хүмүүс зонхон үеэс дэлгэрнээрээс яг тэргээр зонхон үеэс дэлгэрсэн. Энэ богдын. Тэгээд манай хийцүүд их хөштэй төвдөөс. Одоо энэ дээр яг ийм зураг ерөөсөө байна. Энэ юугаар ялгаатай байдаг? Яаж ингэж одоо багшааны харилцааг авч яах вэ? Хавцаараа яаж ийм зөвхөн байгаа шүү дээ. Гэсэн цаг 300 цаг загамж байгаа. Ингээд хийлцэн. Энэ дээр нь золоон дээр нь багш багш жавцсан юм утга зонхон ясыг тавьж байгаа. Тэгээд шалдаа өвлүүлж байгаа. Гэсэн ийм гурван захаж ийм маш харахад ойлгомжтой. Яаж энэ хооронд нүдээр халтараа олгож юм бэ? Зохиомжоор яаж холбогдож юм бэ? Маш ойлгомжтой. Энэ ямар ч зонхон ясны идэхгүй ч гэсэн энэ шаныгаа шигдэг, багшигаа шигдэг ийм ясыг байна гэж энэ зураас хараад байна. Тэгээ ийм юм одоо ингээд автцсан байна. Үнд жавцсан төгтөг үе. За тэгээ энэ дээр бол бүр тэр нөгөө дөрвөн байгаа гэсэн зонхоо золоо тэгээд шал өөр одоо нарын болоод ингээд шандрын харцаа юм зохиомжууд нь хадгалаад та. Тэгэхээр ер нь сальтын хэд бол бидний дээр түрүүний харж ирсэн миний түрүүний хэлсэн одоо би дүгнэлтэнд бацж хэлээ та уран барилгын хийцгэлтэй бол 1654 онд бид нар яг төвдийн тэр ганц номын улс төрийн хүчин бол ороогүй байсан. Язгуурын маш олон түүхэн аминд байсан.
тэр хийцүү байсан. Тийм учраас тэр эргэж чад анхаарах хэрэгтэй. Тэрийг л анхаарч юм. Тэрийг бодож, тэрийг өргөжлөл болж өндөр ийм олон бүтээлүүдээ хийжсэн гэж ойлгож байна. Зүрх сурлалын хувьд хүмүүс ерөнхийдөө хаадаг уламжлалыг багсан. За язгуурын таван болоход ихтэй бид байсан. Хоёр газрыг бид нийлжсэн тийм ээ. Нэг цогт гэсэн, хоёрт нь шалуу, гуравт нь надаас ураг олдсон. Юнтай хаалга гэдэг юм Бээжингийн хаалга гэдэг. Тэр Улаан хааны бас үлдсэн зүйлүүдээс одоо түрүү цагаан суугыг үзүүлээ. Тэр юнтай хаалга байна. Жуян дээд гэдэг байдлаар. Тэрэн дээр очихлаа тэр байж идэм байлээ одоо. Юуны одоо цагаан хэмээн нэг хаалга багхгүй. Тэгээд тэн дээр очихлаа одоо манай өмнө өөр Монголын нутаг дээр гэсэн. Тэгээд тэн дээр очихлаар тэн дээр язгуурын таван болох юм байна. Мэрүүн цагаан язгуурын таван болох. Үүрэн чимэглэл их байгаагүй. Манай энэ олдсон тэр хийцний тэр хэмжээнд тийм бас байгаа. Тэгэхээр ийм гурван газар хаадаг холбоотой нэртэй холбоотой гурван газар гурван үдсэн өндөр ивэнтэй тэрнээс санаа авч юм хийсэн. За тэр Монгол болбыг хийсэн дээр язгуурын холбоотой шарын шишний нөлөө орж ирэхээс өмнө хийгдсэн хэмжээний өндөр ивэн болгоом шишний номыг бол Монголдоо бол нийтдэн тараах, нийтдэн түгээх зорилго бол өөртөө өгсөн, хийж чадсан. Тэрэндээ бол тодорхой тэр замын зовлон гэсэн юм аа. Язгуурын уламжлалыг бүр одоо шишний хэлгээд түгээе, олон нийтэд түгээе, мэдлэгтэй хийж чадсан. Тэгээд тийм учраас сунтар номууд нь олон багш нараас авсан, олон жил уурч үзэл номууд нь байдаг. Ямар нэгэн ганц багш авсан. Хоног ялангуяа тэр 70 ном багш авсан. Эцэг нь. За ийм хөл юм гэсэн байна. Энэ ном маань одоо 2020 онд гарна. Нэг 336 үнэтэй 155 зурагтай ном авч байгаа. Энэ дээрээс бүр нэлээд дэлгэрэн ном авч байгаарэ. Тэгээд асуух болно. Энэ нөгөө нэг өндөр игээний одоо сальтын идэхэд одоо нөгөө нэг юуныханд сүмийнхэн байгуулалтны математик хэлбэртэй байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг бас юу чин хөвгөн таринаас ялсан юм математик хэлбэртэй. Тэгээ ингээд тэрийг ингээд гэрийг ингээд зураад үзэнгүүт яг дөрвөлж ингээд математик болоод байна. Тэрийг та юу гэж бодож байгаа? Харин сайн юм байна тэр язгуурын таван үзэж байгаасаа нөгөө математикийн сурал шүү дээ. Одоо язгуурын таван дээр математик авсан. Тэгэхээр тэрийг ярьсан юм байна. Ер нь манай өндөр ихэвчлэн холбоотой хийдүүдэд баруун хүрээ, зүүн хүрээ одоо их хүрээ богдорыг босхоос өмнө шүү дээ. Тийм ээ. Баруун хүрээ одоо Шанхай юм байна. Баруун хүрээ байна. Энэс гаднаас зүүн хүрээ хэлсэнд байдаг. Тэгэхээр хэрэг хүрээнүүд бол Монголын эзтэй байсан гэдэг шүү. Тэр бас нэг үсэг 1896 онд бичсэн байдаг. Баруун хүрээгээр орлоо. Баруун хүрээнд бол төвлөлтийн хийц юуж байхгүй нөө сони юм алгоо ганц хон хүрээ л гэж тийм байх. Цагаан хүрээ гэж юм байна бай. Тэгэхээр Монголын өндөр гэдэг холбоотой Монголын хэлцээ. За би нэг юм асууж байна. Ерөнхийдөө өндөр биеийн хийж боломжтой тухай үедээ болохоор ерөнхийдөө өмнөх үеийнхээ одоо энэ зүйлдээ механикийн үеийн шүтжсэн тэр арга боломжтой хадгалж явж ирсэн гэж үзэж штэ. Тэгээд сүүл болохоор зэрэг ерөнхийдөө тэр гадаад хамын захиан дээр энэ байгаагнаас зонхын ясруу ингээд ороорой гэх юм одоо тийм чиглүүлж өгөөд тэгээд ерөнхийдөө бас хувирсан байж байгаа. Янз бүрийн хүчин зүйлийг нөлөөлөв. Тэгээд тэрнээс ингээд харахад таны бодлоор ерөнхийдөө
өндөр биений өөрийнхөө тэр уламжлалыг авч явж исэн тэр санаа тэ хийц ур ухаан тэр юу алдсан уу? Тэгээд алдсан бол ерөнхийдөө ямар үнцэнтэй чанараа алдаж гээсэн болоо гэж бодож байна. За ерөнхийдөө алдсан бол өндөр гэгээн бол хуурсан гэж би боддгоо. Өндөр гэгээн бол ерөнхийдөө бурхан шишиж түгээх тэр зорилгоороо байж байгаа. Тэгээд энэ Монголын хаантай ойрцсон үйл юм бас л нэг хуйлаа хааны ёс шүү дээ. Хуйлаа хаан хагууламтай хоёр ёс шашин төр хоёрыг байгуулсан шүү дээ. Төр шашин хоёрыг тийм ээ. Хоёр ёс байдаг шүү дээ. Яг тэргээрээ л одоо энэ Монголын хаанчаа өндөр гэгээн шүтээ багшиж өгдөг хуйлаа хамт байсан байдаг. Тэгэл 1722 онд энэ Монголын асуухаар 1723 онд тэгэхээр би бол өндөр гэгээн бол тэр юм өөрчлөж гэж боддог. Дараагийн жавцандаа мөчтүүд бол ер нь жавцандаа мөчтүүдийн гол үүрэг бол одоо энэ шашин бурхан шашныг бол Монголгаар түгэж чадсан. Монгол утгаар тэр чигээр чадсан. Хоёрдугаар богдоос эхлээд бол бүр одоо тэр нийтрүү хилээд байдаг дөрөв тарныхан дээд ус гэж байна шүү дээ. Одоо анудраа явуулдаг. Тэр бүр хатуу тарныг л оруулж ирсэн. Тэр дуухрын бацан мэдрийг байгуулад оруулж ирсэн байгаа. Жүд бацрыг байгуулад байдаг. Тэр хийцэн хувьд бол Монгол язгуурын тэр хийц бол манай дархтын дунд нүүдчтийн дундал үлдсэн болохоос биш Жавцандаа мөтгтүүдийн хувьд үлдээ үлдээ. Жавцандаа мөтгтүүдийн тэр сүлдийн тэр агуун шавын бүрэн хэдрүүд бүх чин улсын хийц болол мөрч. Чин улсын одоо агуун шавал нэг ялангуяа 300 бурхтыг бүтээсэн 500 бурхтыг бүтээсэн гэж бас байдаг боловч тэр юу нь бол хийцэн болохоор харахад чин улсад гарч исэн хийц баримталж байгаа юм л да. Чин 1800 оны үед бичсэн намтар дээр өндөр гэгэнийг 15-ны сар шиг дуургай сайхан царайтай сайхан царай зүгэн байсан гэдэг тэр энэ хамгаалааны хэлсэн үгээр нь одоо дуургай царайтай гэдэг болсон шүү дээ. Тэгэхээр Монголоо жинхэнэ ёсыг бол эргээд нөгөө нүүжлийнхаа дундаас бид нар хайхаас өөр байхгүй болж байгаа юм байна. Тэгээ уус талж байгаа тэр зураг байдаг шүү дээ. Тэр нь одоо монголчуудын тэгээд тэр нь дартсан байгаа юм. Занаа зэрэг үзээд дартсан байгаа юм, хэвэн байгаа юм. Тэгэхээр барлал хөөрхий бүгд монголчууд өөрөө мэдчихсэн л гэж надад харагдаад байгаа юм л та. Одоо ингэ төвдийн хүч орж иж байна. Манжийн одоо юу болоо гэхдээ монгол юм гэдэг нөгөө төр шашнаа өөрийнхөө язгуурын төр шашныг өөрснөө бүгд ойлгож ирсэн учраас яг нөгөө өндрийг гаалмаа л манай одоо хаан шүү Монголын хувьд тэгээд уус цалж байгаагаар хийгээд тэрийг бүр дартсаар хийлгэж олноор хийлгэж ирсэн байхгүй. Тэгээд нийтэд нь тараадаг байсан. Тэр бол одоо энгийн Монгол дүрм. Энэ саяхан бол чин улсаас зохиосон дүрм байгаа. Зохиосон дүрм гарч байгаа. За би нэг хоёр асуулт асууя. Нэг нь болохоор архитектуртай холбоотой юм. Өндрийн зан азар 1654-өөс нөгөө сардин хийдийг байгуулахдаа 86 хүртэл нөгөө төвдөөс 50 лам дагуулж ирээд яасан гэж байна шүү дээ. Тэгээ би болохоор яг тэгж боддог байхгүй. Ягаад энэ уулын нөгөө юм хэцүү газар ингэж байгуулад уулын такт байгуулсан те. Тэр энийг болохоор яг тэр төвдөд анх тухайн үед бас нөгөө сүм хийд байгуулахдаа одоо уулын тэр такт байгуулдаг. Тэрийг ингэж шууд оруулж ирсэн болов гэж би бол тэгж боддتي. Гэхдээ тэр турагч гэж магадгүй. За энэ тэгээд ямар юм учир өгтлээ. Тэгээ энэ сардин хийдээс хойш байгуулсан сүм хийдүүд чинь ихэд такт байгуулсан сүм хийд байхгүй шүү дээ. Тийм. Энэ яагаад тэнд байгуулсан? Тэр төвдтэй холбоотой холбоогүй юу? Эхний төвдтэй бүр холбоогүй гэж хэлэхэд хэцүү. Төвдтэй холбоотой. Гэхдээ төвдтэй маш учиртай холбоотой байна. Зүгээр нэг тийм ялангуяа гэлгүй өстэй бол холбоотой биш. Ялангуяа гэлгүй өстэй холбоотой биш. Ер нь бол будын номонд чинь бурхан шашны номонд бол ер нь тэр сүм хийдэд очно гэдэг чинь энэ амьдралаасаа салж аль болохоор бэлсгэлдээ автаж одоо өөрийгөө боловсруулна шүү дээ. Тэхийн тул одоо зайлнаа та. Тийм ээ. Тийм маш олон сүм хийдэг болохоор
дандаа уул хаваар хийсэн тэр думхаанаас ахвал зөндөө тийм газар биш төв газар нэг тийм ээ. Төв газар бүх хийдэж юм тийм шүү дээ. Тэгэхээр бол одоо тийм хүн очих хэцүү газар байгуулагдана гэдэг нь бясалгалтаа өөрөө анхаарсан ламбны шинжилгээ байна. Түүхийн хэдүүл ерөнхийдөө бясалгалын газар шүү. Одоо ч гэсэн гандагийн ламбарч бясалгал хийдэг байх шүү дээ. Тэнд бол үнэхээр бясалгал хийгээл газар. Тэгэхээр тэр бясалгалтаа тэр хүн анхаарч ирсэн үхээс биш надад бол өөр өндөргийн жинхэнэ ламбын хата харагдаж байгаа. Одоо тийм бясалгалтаа анхаарсан. Бясалгалтаа анхаарч юм бүтээхдээ жинхэнэ одоо тэр холхондоо бүтээж тэр хайр гэдэг юм харагдаж байна. А тэгээд түүх хайрсан. Хоёрдугаарт нь болохоор энэ заануудаар болохоор Монголын одоо энэ бүхнийшний хэм архитектурт юм да. Монголын загвартай нэг уюунуудыг сүм хийдүүдээр гаргаж ирсэн. Тэгээд тэр яг хизээнээс ихсэн бэ гэдэг юм асуулт одоо ингэ ном зохиолуудаас уншихаар маш бас бүрхэг байгаа. Сургалтуудаар ч бас бүрхэг байгаа. Тэгээд сардгийн хийдийг одоо жишээлх юм бол яг тэр Монгол загвартай юу байсан уу гэдэг юм асуулт бас гарч ирж байгаа. Тэгээд би болохоор юу гэж бодод байгаа юм гэхээр энэ би бол сардгийн хийдийг яг очиж үзээгүй л дээ уучлаарай. Гэхдээ би бол тэгж таам өөр дотроо хийж байгаа. Сардгийн хийдийг бол байгуулахдаа бол тэр би төв загвараар бол байгуулсан болов гэж байгаа. Тэгээд яг тэр Монгол загвартай юу нь бол сүм хийдүүдийг хизээнээс барьж ирсэн бэ гэхээр 1706 оноос ихсэн болж байгаа. Яагаад тэгэхээр одоогийн Арангаан аймгийн төвшрүүлэх сумын Эрдэнэт толгой гэдэг газар байгаа. Тэндээр тэрний төөрөн дээр би 20 удаа очиж үзсэн. Тэгээд археологийн хүрээлэнгээс бас тэн дээр очиж зүгээр юм хэмжилт эднэр хийгээд анхны гар зураг мөн хийсэн байлаа. Тэгээд тэр их сум нь яг үгээр юм дөрвөлжин хэлбэртэй тийм хоёр давхар байсан юм гэмээр юм хийд. Тэгээд нуранг нь бол шин. Тэгээ яг үгээр хажуу талд нь юм жижигхэн юм гэр хэлбэртэй юм эсвэл юм дуу хэлбэртэй юм сүм байсан болж таах гэдэг юм л да. Тэгэхээр яг үгээр яг тэрнээс зүгээр ингээд тэр түүрээс нь харахад бол тэр 1706 оноос эхлээд тийм одоо Монгол загвартай ч юм уу тэр одоо шишний тэр сүм хийдэд орж ирсэн болов гэсэн юм анхны таамгийг төвшөлтөд байна л да. Тэгэхээр энэ дээр яг та яг ямар бодолтой би өөрөөс өмнө багч бодчих. Тэр 1639 онд их чухал он болоод байгаа юм л да. Тэгэхээр тэр хаан ширээн залсан гэдэг бол яг юунууд бол зарим эрдэмтэд бол одоо нэг бурханы шашны одоо хаан болж залгдсан гэж нэг зарим ихэнх нь үзэж байгаа. Агата бичгтээ болохоор тайлбар бичгтээ тийм завчргүй энэ бол лам ширээн залсан учраас одоо хаан ширээн заллаа гэж хэлсэн байдаг. Тэр бол миний ойлголтоор бол тэр төв шашин байгуулах хаан одоо хөнжилж залж ирсэн. Тэр үед өргөө байгуулсан гэж байна шүү дээ. Нэг өсний одоо Монгол хүчин нүүдэлч юм чинь гэтэл байж тээ. Тэр өргөө босгоно гэдэг чинь тэр өргөөгөр нүүдэлнэ гэсэн үг тийм ээ. Жуцан зам утгтууд ер нь шарын одоо шарын шашин биш ер нь бүхний шашин түгээс нь нүүдэлж явж ирсэн учраас бид өгч чадсан гэж би ойлгодог. Дээрээс нь бол тэр өргөө хийд анх үүссэн тэр үеэс эхлээд бүрээ загвар гэж одоо бүрээ гэж хэлээд шүү дээ. Бүрээ гэдэг чинь ерөнхийдөө хийдийн нэр биш. Бүрээ гэдэг бол Монголын одоо нэг тодорхой хэмжээ нүүдлийн нэг архитектурын хэлбэр шүү дээ. Тэр хүрээ гэдэг юм чинь баруун хүрээ дээр гарч ирж байгаа. Баруун хүрээ чинь болохоор маш эртний зүйл. Бид тэр баруун хүрээгээ огт мэдгүй яа баруун хүрээ маш устдсан. Тэр өндөр тэр позитив юм бичсэн бичдэг уншаад би гайхаж байгаа юм чинь. Позитив тэр баруун хүрээ дээр ороод яг тийм бичиж байгаа байхгүй. Энд ямар төв хятадын хийц юм юуж байхгүй сони биш юм аа. Бидний хувьд сони биш юм байна л да Монгол юм хараад тахлаа. Тэгээ цагаан хүрээ гэж байна. Тэгээ ганц гом гүрэл. Тэгээ харин энэ баруун хүрээ яагаад юм бөөмөд их нэртэй энэ дандаа Эрдэнэцгийн лам нарын шиг нүүж ирээд байгаа. Гэд бичсэн байхгүй. Тэгэхээр баруун хүрээ тэр чигээрээ ерөнхийдөө Монгол архитектур байсан. Тэгээ баруун хүрээ зүүн хүрээ дараа хэрэглэн байгуулагдсан шүү дээ. Тэгээ баруун хүрээ зүүн хүрээ гэж энд байж байгаа төвтөн тэр өргөө чинь одоо гол төвөнд болсон юм гэж болох. Алхам гарч ирээд байгаа. Хин бирого баха биш хин агуун зүтэн жамц. Нөгөө баруун хүрээний шанхын юу гэсэн түүхийг бичсэн 19 дугаар зууны агуун зүтэн жамц хэлэхдээ юу гэж хэлж байгаа гэхээр ер нь хүрээ гэдэг нэр одоо энэ богдын хүрээ гэдэг нэр тийм ээ болоод сүүлдээ дотроо ингээд зүүн хүрээтэй болцсон шүү дээ. Тэр бол маш хожуу. Чи тэр ярьж байсан шүү дээ. Тэр бүр хожуу 20 дугаар зууны үе. Зүүн хүрээ гэдэг. Тэрнээс өмнө тэр агуун зүтэн жамц юу гэж хэлж байгаа гэхээр яагаад хүрээ гэдэг нэр их хүрээ гэдэг нэр гарсан бэ гэвэл их хүрээ гэдэг нэрийг бол анх бүр хожуу 1830-аад оны үед агуун хайдан мандал бичиж хэлж байгаа байхгүй их хүрээ гэж хүрээ ч юм уу гэж бичиж хэлж байгаа. Их хүрээ гэдэг нэр гарсан учраас болохоор тэр сардгийн хийдийг одоо хэлээд байгаа юм л да хойд зүгт
Дэба гэж гадаж өглөө байсан учраас тэгээд тийм учраас одоо энэ хүрээ хэлсэн. А яг одоо за тэр хүний бүгдийг орхиод яг өндөр гэгээтэй нэртэй холбоотой ингээд нөгөө асар хэлбэртэй Бацаагаан биш. Бацаагаан дууган чинь хэд Монгол хийцтэй сүм хэд болгон баригдсан гэдэг шүү дээ. Шанхай хэд дээр очиж Бацаагаан хэд бас байж байгаа. Тэгээ Шанхай хэд намнартай ярилцлаа. Гэхдээ энэ рибогийн гаж гандаш авдаг сандах биш гэдэг байхгүй. Яг тийм Бацаагаан хэд байж. Яг тийм асар хэлбэртэй. Асар рибог гаж гандаш авдаг бас. Манай их хүрээнд байж. Баруун хүрээнд бас бай. Зүүн хүрээнд бай. Гэр зургууд нь байж байгаа шүү дээ. Яг юм асар хэлбэртэй. Тэгэхээр юу вэ гэхээр өндөр гэгээнтэй нэртэй холбоотой архитектур Бацаагаан байгаа. Бацаагаан дээр би бас ухаж үзлээ. Яагаад тийм нэр гарсан юм бол гэдэг. Бацаагаан дээр хааш явсан гэж Плана Карпиний түүхэн байж байгаа. Монголчууд, Монгол хаадууд их хаан биш. Монгол хаадууд чуулгахдаа цагаан гэртээ орж суулж исэн гэж бичиж байгаа. Бацаагаан том гэртээ очиж тэр Бацаагаан гэр айгүй том байсан. Энэ 13 дугаар зуун шүү дээ. Эзэн гүрний үед хаад ноёдууд чуулгахдаа чуулган гэрээ Бацаагаан нэрлэж байсан. Шар гэртээ орж язгуурын одоо хаадууд яг хаадын үе алтан язгуурын алтан ургийн хаадууд ордог гэр нь болохоор шар гэр байсан. Алтан гэрэндээ алтан ордондоо очиж хаана өргөмжилж байсан байдаг. Ийм ялгаатай байсан байгаа байхгүй манай гэрүүд. Тэгэхээр тэр нөгөө Бацаагаан ч бас нөгөө язгуураас гарч ирж байгаа. Тэгээд яг нөгөө сүүлдээ цогчин нэр авсан л да. Ерөнхийдөө суглах гэдэг үг тийм ээ. Тэгээд тэр нэр чинь бол Бацаагаан гэдэг нэг бол архитектур нь асар хэмжээтэй өндөр гээний нэртэй холбоотой. Тэгээд Монгол хэл байгуулах болгондоо тэрийг нөгөө өндөр гинэ бодоод Бацаагаан хийдэг. Яг тэр асар хэлбэртэй Бацаагаан гэдэг байна. Шанхай хийдэг босож ирсэн, зүүн хүрээндээ босож ирсэн, их хүрээндээ босож ирсэн, садиндээ босож ирсэн байна. Гоё яваад яг өөрийнхөө ингэ югаар явуулсан. Сонсохгүй. За одоо ойролцоо нэг хотод энэ уушсан гооштой жон дарамттай усаад байгаа шүү дээ. Ер нь төвтэй яшин дөрөв том усаад нэгмаа энэ жонын усаад маань одоо тэр дөрөв устай нэг хэсэг аль нь услаа эсвэл тусдаа дэмжих юм. Тусдаа урсгал байгаа нь сажийн ёсны сакья гэдэг байгаа. Сажийн ёсны та холбоотой. Тэрнээс өөр ургаж гарч ирсэн. Тэгээд та 1201 сүмийн яг ахлаа байсан тийм. Тэр сүм тэр жон дарамттай биш. Усаа сүм эсвэл би таандаа хэлээд байна. Тэгээд өндөр гэгээд гадаад тааны тэр муу ялангуяа тухайн төвдөд хөгжижсэн усаар явбал бас жонгийн тэр усаар жонгийн тэр урлагийн хийцэг дагсан юм бас байх юм биш үү? Хоёрдугаар тэр та тэр балан Монголд явсан. Тэгээд дүрмэстэн дээр Монгол нь урд орчихсон. Тэгэхээр балан Монгол хоёрын хийцэн бол ялгаа нь юу вэ гэдэг. Тэрийг нэг бирэнд ороод байх уу? Тэрийн зүйлтэй хаа. Олон улсын төвшөнд одоо балан хийцээ бас тусдаа тийм Монголоос өөр тусдаа тийм тусгай байна уу? За нэг одоо яах Тэгээ жон дарамтын бид нар ухах нэрээ хэрэгтэй байгаа үнэ. Яг ялангуяа 1651 онд өндөргийн төвдөд очиход Хонцон дайлангын консул байсан. Одоо ч байгаа. Хонцон дайлангийн одоо тэр ханын зургуудын одоо эдэмтэд чигээ данаалаас игээд өмнөд одоо ингэ судлаа явж байгаа л да. Явцсан тийм ээ. Тэгэхээр тэр хийцний тэр загварууд нь ямар стилээр хийцэн гэдэг тэр нэрийг гаргах ёстой. Үнэ. Тэгээд тэр дараа ялангуяа тарихын тэр ёслол тэр номд бол бас дарналттай хэр болоотойг би сайн мэдэхгүй байгаа. Тэр нь судлах хэрэгтэй. Яг одоо байгаа баримтуудаас үзэхэд ийм хөдөлгөөн гарч ирж байна л да. Ер нь бол дарналтын тэр ёслол бол дарналтын тэр домог хүрээнд одоо хүртэл сая хүртэл байсан тийм ээ. Одоо бүдүүрийн таглаг гэдээ байсан. Дарналтын толгойг бид нар загчилсан байдаг шүү дээ. Тэр дуусна. Бүдүүрийн таглаг гэдэг сонин баяр багш анхдсан байдаг 1995 онд. Бүндгийн таглаг гэдэг нь юу вэ гэхээр сая хүртэл богдын хүмүүсд хүртэл байсан юм. Тэр юу вэ гэхээр дарналтын толгой амьд толгой. Тэргүүн нь яг байна. Тэргүүн нь тагчилсан. Тэрний онцгой тэм таглаг бүндгийн таглагад байсан. Толгой тэргүүн нь байсан. Тэргүүн нь одоо дарналтын том ийм шуурал баримлыг хийгээд баримлалт нь одоо шүмшилж одоо залж ирсэн. Тийм алсан байсан гэх тээ. Тэгээ алга болцоо одоо зүйл байна. За тэрнээс гадна Монгол орчгийн бас толгой бүндгэр нь байсан гэж. Тэгээд тэрийг бас ингээ хаагаад үзлээ. Хаанаас яагаад ийм уламжлал гараад ирээд үзлээ. Манай нууц авчнаар байж байгаа. Нууц авчнаар тэргүүнийг тагтдаг ёс. Хүндлж явж байгаа
одоо хүнийг тагтдаг ёс нь бол толгой тагтдаг. Толгойн дээр биений гаргалыг мишээдэг. Толгой нь одоо өндөр биений гаргалыг мишээдэг. Тийм дом байгаа юм. За тэгээд тэр хоёр дахь Монгол балав гэдэг бол бидний одоо ингэж ойлгох гээд байгаа тэр юу нь бол хандлага нь надад бол тэр хуучин өндөр биений үеэс бол дутагдлаа санагдаад байна. Яг бид нар болохоор за Монгол гэдэг нэг юм байсан, балав гэдэг нэг тустай юм байсан. Ингээд салгаж ингэж яахгүйгээр тэр тухайн үеийн тэр Монгол гэдэг ойлголтын дотор балав гэдэг нь язгуурын тодорхой нэг шилмэл гэх юм уу да. Дүрс хийц, дүрслийн хиллэг гэх юм уу. Тийм байсан байна. Заавал одоо түр шашнаа бүтээх үед гэж байна. Түр шашнаа босгох үед балбын хийцээр балбын урчуудаар шүү. Балбын урчуудаар одоо тэр бурхны шашны бурхны одоо дүрийг бүтээнэ гэж байна. Тийм сурвалжин байна. Тэгэхээр тэр түр шашиг босгох үед балбын урчуудаар хийдэг тийм нэг уламжлал байна да манай. Тэр уламжлал яваад хөвлөөр борлуулж байна. Тэгэхээр Монгол гэдэг ойлголтод угаасаа балав хэсэг байгаа байхгүй нэг юм том юм хэсэг байгаа гэж байна. Монгол дотор балуун орчсон гэсэн. Тий. Тэгээ Монгол гэхлээр тэр үед чинь бол бас нэг эрдэмтдийн гаргаж ирсэн нэг хандлага одоо яаж ойлгох вэ? Ганц Монгол төр шүү. Бусад орнуудын одоо нэг урлаг дээр урлаг судалтаар яаж ойлгох вэ? Ерөнхийдөө бас тэр үед чинь бол Монгол гэдэг утгын чинь ганц энэ газар зүүн байдлаараа тодорхойлогдож байгаагүй юм харагдаад байгаа байхгүй. Монголчууд юмыг аюу их ингэж өргөнөөр хүлээж авдаг. Хүлээж авахдаа газраа тэрийг хэмжидэггүй. Ойлголтоо өөртөө одоо тогтоосон тэр мэдрэмжээрээ багтааж чаддаг. Тийм юм харагдаад байгаа байхгүй. Тэрийг юугаар өгдөгөө гэхээр харж байгаа дүрсээр өгдөг. Нэг өснө тэр харж байгаа дүрс чинь миний одоо юм болж ирдэг. Миний өөрийн уламжлал болж ирдэг. Дурсамж тий. Тэр бүхэн чинь Монголын гэсэн тэр ойлголтыг өргөн хүрээтэй болгож ирдэг гэсэн. Тийм юм харагдаад байна. Тийм учраас тэрэндээ бол заавал ч Монгол гэдэг юм ин шүү л гэдэг өөрийгөө ингээд хязгаарлал байхгүй илүү хүрээтэй байж илүү ингээд тавсан тэр бүхэн одоо манай язгуур гэдэг чинь тэргээр орж ирдэг. Одоо бид нар нөгөө Оросын нутагт байдаг Монголын хаадуудынхаа юмыг бас тэр хээ угуул зэтрийн нарийн үсэх юм бол бас их тийм өргөн хүрээтэй болоод ирдэг байхгүй. Тэгсэн мэт тэр гадаадынхаа хуучин эрдэмтэд болохоор одоо 20 дугаар зууны эрдэмтэд болохоор монголчууд юу ч чаддаггүй. Тийм учраас хуулаад байдаг гэж хэлж ирсэн. Нөлөө байгаа гэсэн. Одооны эрдэмтэд 21 дугаар зууны эрдэмтэд бас нэлээд өргөн мэдээтэй Монголын тухай бас зөв ойлголттой болж ирсэн учраас үгүй юм аа. Хуулаагүй юм. Монголчууд харин ингэж айгүй өргөнөөр мэдрэмжээр ойлголтоороо дурсамжаараа ингэж эзэлж ингэж өөрийн болгож тэгээ аль нь язгуур вэ гэдэг айгүй тогтоож тэргээрээ ингэж аяныга харахсаар энэ хийцээ би мэднэ энэ хийц чинь манай язгуурын хийц юм байна. Ингэж явдаг байсан юм. Тийм хандлага гарч ирж байгаа. Тэр хандлагаар би өнөөдөр ингэж яриад байна. Энэ манай язгуурын өндөргийн хувьд бол тэр балаг гэдэг нь чухал биш. Энэ бол язгуурын хийц байгаа байхгүй. Алтан хаантай холбоотой, хувлаа хааны шууд түүхтэй гэж холбоотой. Аюус юм байгаа. Балаг гэдэг нь яг тэр түр шахнтай холбоотой юм бол гараад байгаа юм да. Тэр балын аюус балын хийцээр юм хийсэн нэг Монгол гэдэг чинь балын урлагийн судалдаг усууд бас жоохон тийм шүүмжлэх газар юм шүү. Үгүй. Балбын хийцээр балбын хүмүүс ч гэсэн өөрсдөө бас тэр одоо Аз урлаг судалж гоё болчиход байна шүү дээ. Өөргөн үрээтэй. За өөр асуулт байхгүй юу? За бид нар хаа хол Америкаас хүрэлцэн ирж Монголд сайхан ээлж орсон өргөлийн хөшөө маш их баярлалаа. Таны ирсэн зөвхөн ажил болгон амьдрал чинь сайн сайхан хийсэн. За бидний урилгыг бүдээд авч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгээ дараагийн удаа дахиад лекц болох юм бол ер нь бид нэр сошиалар аягүй сайн